Сайн бацгаана уу? Loyal Tarot байна. За, шинэ бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. Би яг энэ сэдвээр 2 дахь удаа уншлах хийх гэж байгаа. Өмнөх нь болохоор 8 сард орсон. За, тэгээд тэр нь яг ямар сэдвтэй уншлах байсан бэ гэд тэгэхээр бод гаригийн ухрах хөдөлгөөнтэй холбоотой. За, одоогийн бод гаригийн ухрах хөдөлгөөн болвол 11 сарын 9-өөс эхлээд 11 сарын 29 хүртэл хилэнц болон Нумын ордонд ухарж байгаа. За тэгээд ер нь сүүдрийн өмнөх үе гээд ер нь бол яг энэ будын ухралтын нөлөөлөл бол байсаар байдаг. За сүүдрийн өмнөх үе нь болохоор бараг 10 дугаар сарын дундаас эхлээд биднэрт мэдрэгдээд ажиглагдаад ихсэн. Сүүдрийн дараах үе нь болохоор бараг 12 сарын дунд хүртэл үргэлжлэх байх. Тэгэхээр энэ бол бараг ингээд нэг ёсондоо бараг сар хагас үргэлжлэх одоо ийм хүчтэй өөрчлөлт гэх юм уу тий хүчтэй өөрчлөлт гэхээсээ илүүтэй хүчтэй ухралт биднэрт мэдэгдэнэ. За энэ үед бол ер нь яг юу болд юм бэ гэд тэгэхээр өнгөрснөөс яг дуусгаагүй байгаа зүйлс дахиж гарч ирдэг. Тэрнтэй дахиж одоо зууралдах нь хайшаа юм тий. Гэхдээ яг ингээ гүйцэлдэггүй дуусаагүй зүйл байгаад байгаа учраас тэрийг дуусгаж урагшлах одоо ийм үйл явц явагдаж байгаа гэсэн үг. За тэгэхээр ер нь орхигдсон байсан бодол мэдрэмжүүд, орхигдсон байсан ажил хэрэгүүд тий яг ингээд намайг анхаараач, намайг гүйцээж хийгээч, дуусгаач гэ гараад ирдэг. За тэгээд маш алдартай нэг одоо яг пропаганда маягийн юм явдаг нь бол угаасаа өнгөрсөнд харилцаа холбоотой байсан хэн нэгэн буцаж ирдэг. Ихэвчлэн өнгөрсөнд харилцаатай байсан романтик харилцаатай байсан хүмүүс, алдартай эксүүд эргэж ирдэг. За тэгээд өмнө нь харилцаа болцсон байсан ажлын хамтрагч, найзлахаа болцсон найз нөхөдтэй ингээл ямар нэг байдлаар амьдралт чинь гарч ирж жоохон драма үүсгэх гэдэг. Тийм учраас өнөөдрийн уншлагын сэдэв болохоор одоо энэ 11 сарын 9-өөс 11 сарын 29 хүртэл за тэрнээс цаашаа бас сунаад үргэлжлээд 14 хоног ер нь 12 сарын дунд хүртэл өнгөрснөөс тань хэн ирж ийнвэ гэдгийг харна. За тэгээд өөр бас нэг зүйл нь юу вэ гэхээр өнгөрсөнтэй холбоотой бас юу танд ирж байгаа вэ гэдгийг харах болно. Өнгөрснөөс чи ирж таны ажиллах ёстой зүйлс юу байна вэ гэдгийг харна. За нэмэлтүүд болохоор ер нь тухайн уншлагаасаа шалтгаалаад яг онцгой санагдж байгаа анхаарах хэрэгтэй байгаа зүйл юу байна тэрийг бид нэр тэндээ ухаад харчнаа гэсэн үг. Сайн нарийн нэгтэлж харна гэсэн үг. Тэгээ яагаад будын ухралт гэл ингээд ер нь зөвхөн Монголд биш гадаадад бол ерөөсөө л ингээд те нөгөө буд гариг нь ухарч ин зөндөө юм болох гэж ин гэл ингээл янз бүрийн пострууд ороод янз бүрийн одоо ингээд те астрологи талаасаа ингээд зөндөө олон тайлбартай зурхаанууд орж эхэлдэг вэ гэд тэгэхээр одоо болохоор ингээд ер нь ганцхан бууд биш өөр зөндөө олон гаригууд бас зэрэг ухарж байгаа. Гэтэ бууд бол хүний амьдралд амар хурц нөлөөлдөг. Яагаад вэ гэхээр бууд гариг бол өөрөө дэлхийд маш ойрхон байрладаг гариг. Тийм учраас ч одоо ингээд жилд 3 удаа ухарж идэг. Тэгээ ингээд маш ойрхон байрладаг учраас бидний сэтгэл санаа, харилцаа холбоо, ажил төрөлтэй тэр бүх зүйлтэй болвол ингээд айгүй нягт хамааралтай нөлөөлж идэг. За тэгээд нэг анхааруулах юм нь юу вэ гэхээр одоо яг энэ нэг сарын хугацаанд гэх юм уу бусадтай маргалдаж муудалцахаас аль болох зайлсхийгээрээ сөрөг бодол мэдрэмжүүдэд аль болох автахгүй байхыг хичээгээрээ хамгийн чухал нь гэх юм бол цахилгаан хэрэгслүүдээ сайн харж хянах хэрэгтэй. Надад бол 10 сарын сүүл хавцаанаас мэддээд ихсэн. Зөв зүгээр ээжсэн миний үнэтэй цэмэглэгч дэлбэрэл шатаал ихсэн аахгүй. Яг хөө би ямар нэг юм буруу ажилласан байх л та. Гэтэ тэр бол яг тог цахилгааны асуудал байсан. Тэгэхээр би яг ингээд бод гариг нь ухрах гад энэ надад амар эрт мэдэгдэж байгаа юм байна да гэж би бол дүгнсэн. Ялангуяа ингээд машин тэрэг ундаг одоо ингээд амар их имэйлтэй харилцаж ажилладаг хүмүүс ялангуяа нэгтлэнгууд гэсэн үг файлуудаа маш сайн хадгалах хэрэгтэй. Хадгалагдаагүй байгаад устчих асуудлууд айгүй их гарч ирдэг шүү. За зөндөө юм ярьчлаа. Одоо болохоор бүлэг сонголт руу оръё. Би маш гоё 3 карт сонгосон. За эхний бүлэг болохоор 20 тоотой Judgment гэдэг үзэр. Тэгээ энэ зураг нь надад айгүй хөөрхөн санагдаад байгаа. Ингээ баахан хоньнууд явж байгаа байхгүй. Тэгээ энэ хонь болохоор далавчтай. Энэнд ямар нэгэн метафор буюу даалт угаасаа санаа байгаа л байх. Жохон библи энтертэй холбоотой гэж магадгүй. За нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань энэ Judgment гэдэг картыг сонгосон байх болно. За хоёрдугаар бүлэг болохоор 8 тоотой Strength буюу хүч чадлын үзэр.
За ингээд нэг жоохон хүүхэд нэг том барыг ингээд тэрвэрсэн байгаа. Айгуу гой халуун дулаан нэрхтээ карт байсан. За энэ картыг сонгож байгаа хүмүүс 2 дугаар бүлэг. За 3 дугаар бүлэг болохоор Wheel of Fortune буюу 10 тоотой амьдралын хүрдний карт. Морин тойруулгыг дүрсэлсэн байгаа. Яагаад ч надад шинэ жилд өгч байгааг хэлэх айгуу тийм festive vibeтай санагдсан. Шинэ жилийн ор амьсгалтай санагдсан. За энэ бүлгийг сонгож байгаа хүмүүс маань 3 дугаар бүлэг болно. Ингээд уншлагатаа оръё. Баярлаа. За одоо бүгдээрээ 1-р бүлгийг сонгосон хүмүүсийнхээ уншлагыг эхлүүлье. 1-р бүлгийг сонгосон хүмүүс маань энэ Judgment гэдэг картыг сонгосон байх учиртай. За бод гаригийн ухралтаар 1-р бүлгийг сонгож байгаа хүмүүстээ маань яг хэн ирж байна вэ? Өнгөрснөөс хэн ирж ийн вэ гэдгийг асууж байгаа. За юуны түрүүнд би ордныхын тайллыг хэлчихье. Таны орд болохоор өөрөө маш хүчтэй агаар. Ихэр хумх маш хүчтэй байна. За тэгээ жинлүүрийн орд болвол гарч ирж байна. За нөгөө хүнийх нь орд нь болохоор нь штэ тий мэлхийний орд байх магадлал маш их өндөр харагдаж байна. За тэгээд бас агаар мах бодтой байх боломжтой. Ихэр хумх жинлүүр гэсэн үг. Жижиг сажиг галны ордууд бас бууж ирж байна л да. Арслан нумын орд бол харагдлаа. Орд болохоор яг заавал таарах албагүй байдаг гэдгийг анхаараарай. Хугацааны хувьд энэ хүн хизээ ирэх вэ гэхээр ерөөсөө удахгүй гэж болвол гарч ирлээ. Одоо хамгийн багадаа гэх юм бол та энэ бичлэгийг үзэж байгаагаас хойш 8 хоногийн дараа. За бүр урттаа гэх юм бол одоогоос ер нь 1 сарын дотор гэсэн үг. Яг бичлэгийг хизээ үзэж гин тэрнээс ч 1 сарын дотор энэ хүн бол тань дээр эргэж ирнэ. Харилцааны хувьд харах юм бол ингээд нэг тийм яг X гэж бол харагдахгүй байна. X гэхээр ер нь бол ингээд өмнө нь маш урт удаан хугацааны харилцаатай байсан. Тэгээд тэр харилцаанд дууссан хүмүүс байгаад идэг. Яг маш богинохон хугацааны үерхэл байсан байж болох юм. Та хоёр харилцаатай яг хосууд болоод гэхдээ үерхэд нэг их удаагүй байжгаад буруу ойлголцоод салаад харилцаагүй болцсон хүмүүс байх магадaltaй гэж бол гарч ирж байна. За тэгээд хамгийн одоо хүчтэй надад мэдрэгдээд байгаа мэдрэмж нь юу вэ гэд тэгэхээр энэ хүн болвол ингээ өнгөрсөнд тантай айгу тодорхойгүй харилцаатай байсан хүн байна л да. Ер нь situationship маягийн харилцаатай хүн байсан байна. Та энэ хүнтэй өнгөрсөнд хамгийн багадаа 1 сарын хугацаанд хамгийн урттаа гэх юм бол одоогоос бараг нэг 6 сарын өмнө ч юм уу харьцажсэн байх боломжтой гэж гарч ирж байна. Тэгээ 6-тай хүзүүрнүүд айгүй их доошоо харж гарч ирж байгаа байхгүй. Өнгөрсөнд та энэ хүнтэй харилцаатай байх үед маш юм тэнцвэргүй харилцаанд байсан. Ерөн шударгаар хэлэхэд та хоёрын харилцаа нэлээд токсик байсан гэж гарч ирж байна. Нөгөө хүн чинь танд айгүй их өгөөд идэг, та аваад идэг. Аль эсвэл тэр хүн чинь танаас айгүй их зүйлийг аваад танд эргүүлж өгдөггүй байсан гэж болвол гарч ирлээ. Одоо ингээ хүзрийн динамикаас харах юм бол та өнгөрсөнд энэ харилцаан дээр илүү их хичээл зүтгэл гаргадаг байсан байх магадлалтай. Гэтэл нөгөө хүн болохоор нэг их хичээл зүтгэл бас яг гаргадаггүй байсан байгаадаа харагдаж байгаа байхгүй юу? Тэгээд ерөөсөө ингээд нэг юм ойлголцож чадаагүй. Магадгүй энэ хүн тантай харилцаж байгаа үедээ яг нэг тийм өнгөрснөөсөө бүрэн дүүрэн салаагүй байсан байна. Өнгөрсөндөө хосын харилцаагаа мартаж чадахгүй. Тэр нь та хоёрын харилцаанд саад болж исэн байж иж болно. Аль эсвэл тантай яг тодорхой харилцааг эхлүүлээд урагшлуулад явхад бэлэн биш. Ямар нэгэн тийм нэг өнгөрсөндөө гаццсан юмнуудтай, жоохон муу зуршлуудтай ч юм уу тиймэрхүү байсан байх боломжтой. Иннээс нь болоод та хоёр нилээ ингэж санал зөрчилддөг байсан байгаа байхгүй юу? Ерөөсө та ингэя гээл ахад нөгөө хүн чи үгүй тэгнэ гээл яг А гингүүд өөдөөс Б гэдэг тиймэрхүү харилцаа байсан байна. Тэгээд энэ харилцааг бол би яг одоо ч бүрэн дууссан гэж бол харахгүй байна л да. Та ч ер нь бол яг ингээд үе бодоод идэг мартаж чаддгүй. Нөгөө хүн чинь бас таныг боддог, мартаж чаддгүй. Гэхдээ нэгнтэйгээ харилцаа холбоогүй нилээн бас хугацаа өнгөрцөн байсан юм шиг бол гарч ирж байна. Тэгээ ингээд нэг тийм бүр дууссан гэхээсээ илүүтэй юм пауз авцсан харилцаа байсан аахгүй юу? За тэгээд энэ хүн чинь ер нь бол тань дээр эргэж ирнэ гэж болвол бууж ирлээ. Тэгэд өнгөрсөнд ер нь бол яг яагаад энэ хүн танд зүрх сэтгэл зориулахгүй байсан, яагаад хичээл зүтгэл гаргахгүй байсан тэр нь ерөөсөө юм тодорхойгүй үлдсэн. Таныг яг нэг юм манантай ч юм шиг тийм мэдрэмжтэй яг ингээ үлдээсэн хүн байгаад байгаа харагдаж байгаа хгүй. За энэ хүн бол буцаж ирж байна. Тун удахгүй. Ерөөсөө л яг энэ бод гаригийн ухралтаар амжаад болвол ирнэ. Гэхдээ ирэх үедээ болвол нэлээд өөрчлөгдсөн байхаар хүзүр дээр гарч ирж байна. Энэ дээр дөрвийн саваа гарч ирж байгаа хгүй. Одоо яг энэ бод гаригийн ухралтаар ирэх үедээ энэ хүн яг яах юм бэ гэхээр бас өмнө нь ингээл байсан шигээ тодорхойгүй те яах гэдэг нь мэддэхгүй ааш цан гаргаал
таныг ингээд эргэлзүүлээд байхгүй ерөөсөө straight to the point яг хэлийг гэснээ бол хэлж гин хүсэл сонирхол зорилго үйлдэл нь бол маш тодорхой байна. Тэр нь болохоор юу вэ гэд тэгэхээр яг тантай одоо яг үерххийг хүсэж байна. Хосууд болохыг хүсэж байна. Тэгээ би өнгөрсөнд ингээд үнэхээр бэлэн биш байсан шалтгаан нь ийм асуудлууд надад байсан юм а гэд танд өөрийгөө илэрхийлээд ирж байгаа бол харагдаж байна. За ингэснээр яг энэ хүнтэй харилцаагүй байж хахад таны ингээд боддог байсан жоохон юм сөрөг бодлууд гэх юм уу? Яг ингээд би болоогүй юм болов? Энэ хүнд би хангалтгүй байсан уу? Надтай яг ирээдүй хараагүй надаас болсон болов энэ төр гээд ингээд шаналдаг мэдрэмжүүд чи ерөөсөө үүнээс хойш түүнээс цааш байхгүй болно гэж гарч ирж байна. Энэ хүн чинь надаас ийм тодорхой харилцааг одоо хүсэж ирж байгаа юм байна. Бүр харилцаан дээр бэлэн болцсон байгаа юм байна. Тэгээ энэ хүн чинь надад яг хайртай, сэтгэлтэй юм биш үү? Одоо тэрийг ойлгож ухаарж байгаа юм байна. За өнгөрсөнд яг яагаад ингээд айгуу тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгээд исэн юм бэ гэхээр тэгэхээр шалтгаан нь ийм байсан юм байна. Гэхдээ бүх зүйлийг бол та яг ингээд ойлгож байгаа хүзүр дээр гарч ирж байна л да. Тэгэд энэ хүн болохоор таныг яг өөрийг нь хүлээж аавна гэсэн бас айгүй тийм асар их ихтгэл найдвартайгаар ирж байна. Яг ингээд айгаад хоошоо суусан тэгээ хулмайсан юм байхгүй байхгүй. Ингэж байгаагийн шалтгаан нь юу вэ гэд тэгэхээр high priestess дэшээ харж гарч ирж байгаа нөхөр угаасаа энэ хүн чинь таныг маш их биширдэг, хүндэлдэг нэгдүгээр тийм маш их биширдэг, хүндэлдэг. За тэгээ дээрэс нь ингээд үнэхээр яг тодорхой байдлаар тань дээр эргэж ирэх юм бол тийм үү. Ингээ үнэхээр яг бодол санаандаа байгаа бүх зүйлээ танд хэлж яриад өөрийгөө яг ингээд 100% ойлгуулж чадах юм бол та ингээд маш уужим сэтгэлтэй хүн учраас энэ хүнийг хүлээж авна гэсэн итгэл найдвартайгаар эргэж ирж байгаа харагдлаа. За хоёрдугаарт гэх юм бол биш дээ. Яг ингээд таныг өөр хүнтэй болж иж магадгүй. Аль эсвэл ер нь ингээд үйлдэл энэ хүн тань руу хийхгүй ингээ удаад ах юм бол тэ таныг яг өөр хүнтэй харилцаа үүсгээд явчих магадгүй гэж айж имэж байгаа учраас энэ хүн бол эргэж ирж байгаа харагдаж байна. Ер нь бол ингээд одоо ч үүсцэн байгаа юм байна л да. Ингээ энэ хүн таныг бас нэлээд удаан жоохон холоос ажиглаж хараад таны талаараа энэ төр сонсонгууд та ерөөсөө ингээ зогсолтгүй урагшилж байгаа. Ямар нэг байдлаар улам хөөрхөн үзэсгэлэнтэй сэтгэл татан болж байгаа. Эсрэг хүснүүд чинь танд ингээ татагдаад таны араас гүйж байгаа гэдэг яг тийм мэдрэмжийг аваад байгаа. Аль эсвэл энэ талаар тодорхой бүр мэдээлэлтэй болсон. Тийм учраас ингээд харилцаагаа ер нь аль болох хурдан урагшлуулах хүсэлтэйгээр гинтийн харилцаа холбоо таны ерөөсө бодоогүй төсөөлөөгүй байх үед чинь айгүй тийм халуун дулаан яарсан тийм маш тодорхой ингээд айгүй тийм тэнцвэртэй яг хосын харилцааг санал болгож энэ хүн бол буцаж ирж байгаа хүзүр дээр гарч ирж байна. Тэгээд ерөнхий энергийг харахад болохоор таныг яг өөрийг нь хүлээж авахгүй байж иж бас магадгүй л гэж бодож байна л да. Яагаад вэ гэхээр өнгөрсөнд та хоёр харилцахад болвол энэ хүн таныг үнэхээр уурлуулсан. Та бол энэ хүнд үнэхээр ингээд бухимдаад тэ яг цухалдаад ингээ үлдсэн. Тийм байгаа ч гэсэндээ энэ хүн бол яг айцсгүйгээр яг all or nothing яг ингээд намайг хүлээж авахгүй байсан ч гэсэндээ зүгээр наашаа харилцаа холбоо тогтоохгүй байсан ч гэсэндээ зүгээр I gotta shoot my shot. Би яг оролдоод үзэх хэрэгтэй. Би өөрийгөө дайчлаад үзэх хэрэгтэй. Яг ингээд одоо бол яг зориг гаргах цаг нь би харилцаагаа урагшлуулах хэрэгтэй. Юм сайнаар ирэх юм бол та яг энэ хүнийг дагаад цаашаа яг ингээд ride or die юм шиг тийм ингээд үнэхээр хамтдаа янз бүрийн асуудлуудыг ингээд сүрөөд даваад айгүй юм хүчрхэг хосууд болоод урагшилж чадна гэсэн итгэл найдвартайгаар ирж гин. Тэхгүй байлаа гэд тэгэхэд энэ хүн бол ямар ч байсан гэсэндээ оролдоод үзсэн. За тэгээ зөв цаг нь таараагүй аль эсвэл хизэнэ боломжоо алдсан байна гэдэг нэг юм clarity буюу тодорхой байдлыг одоо бас ингээ өөртөө бий болгоод дуусах юм байна гэсэн ийм бодолтойгоор бол ирж байгаа харагдаж байна. Тэгээ нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань энэ хүнээсээ болоод өнгөрсөнд аягүй өвдөжсэн байх бас магадлалтай. Ингээд сэтгэл санаа угаасаа муу байгаад ирэнгүүт бие мах бод руу хүртэл явж ордог штеп. Тэгтлээ ер нь бол таныг яг шархлуулж исэн байх магадлалтай хүн байна. Тэг энэ бол өнгөрсөнд маш тодорхойгүй ойлгомжгүй яг юм нэлээд токсик харилцаа байсан байна. Гэхдээ ийм байдалтайгаа нэг удаан үргэлжилсэн харилцаа гэж бол харагдахгүй байна. Ингээ маш богинохон хугацаанд айгүй их юм болоод ингээд тэ ерөөсөө яг ингээд
хамтдаа байхаар болдгоо тусдаа байхаар яг ингээд хүчих гээд байгаа юм шиг ийм маш хүчтэй мэдрэмжийг танд өгч исэн ийм харилцаатай хүн болвол энэ бод гаригийн ухралтаар ирэх гээд байна гэж гарч ирлээ. За нэмэлтийн сэдвээр болохоор бид нар юуг харах вэ гэд тэгэнгүүт энэ хүнтэй харилцаа цаашид удаан хугацаанд үргэлжлэх үү? Бод гаригийн нэг сул тал нь ер нь хүмүүс ингээл бод гаригийн ухралтаар эргэж нийлж барьснаа нөгөө нэг бод гаригийн ухралтанд дуусангууд буцаас алчих гад байдаг. Гэтэл энэ харилцаанд ер нь урт хугацааны ирээдүй байна уу? Та ер нь энэ хүнийг яг хүлээж авах хэрэгтэй юу? Та энэ харилцаанд ер нь яг яаж хандах хэрэгтэй юм бэ? Энэ хүн үнэхээр хүрээд ирэх юм бол гэдгийг харъя. За одоо болохоор бас бод гаригийн нэг том чухал сэдв байдаг. Тэр бол өнгөрснөөс тань яг юу буцаж ирэх гээд байна вэ гэдгийг харна. Ямар нэгэн шийдэгдээгүй асуудал, ажил карьертай холбоотой зүйл, одоо найз нөхөд гэр бүл хамаатай садантай холбоотой асуудлууд бас ургаж гарч ирдэг, тэрийг харъя. Нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүст 11 сарын 9-өөс 29-ний хүртэл энэ бод гаригийн ухралтаар яг юу шийдэгдэх шаардлагатайгаар ирж ирэх вэ? Өнгөрснөөс нь юу ирэх вэ? За 9 савыг тайлбарлуулъя. Гурван савыг бас тайлбарлуулъя. Hanged Man, Fool, Ten of Pentacles. За энэ бод гаригийн ухралтаар ажил карьер ер нь бол яг амьдралын бусад хүчин зүйлс дээр те хайр дурлалаас бусад нөхцөл байдал дээр юу болох гээд байна вэ гэхээр ажил карьерийг хүзэр болвол аюу их гаргаж ирлээ. Тэгэхээр штэ энэ 11-р сарын одоо яг энэ бод гаригийн ухралтаар 1-р бүлгийнхэн маань балансыг маш их чухалчлах хэрэгтэй гэж болвол гаргаж ирж байна. Ер нь та өөртөө хэр шударга ханддаг вэ? Бусдыг хэр өөгшүүлдэг вэ гэдэг ийм асуудал гарч ирээд байгаа хүзүр дээр бууж ирж байгаа байхгүй юу? За 1-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань ер нь 9 саваа доошоо харж гарч ирж ин гэхээр ийм бусдаас жоохон зэмлэл хүртгэхээс айгүй имээдэг. Бусдын урмыг хугалахаас айдаг хүмүүс байна. Тийм учраас ингээд та ерөөсөө албагүй ээжэж гэх юм уу? Ингээ хий нэг ойр татны хүн чинь танаас тусламж энэ төр гуйна штэ. Тэгэнгүүт та тэрийг ерөөсөө хийж өгөх яг ямар ч шаардлагагүй. Таны үүрэг хариуцлагын ч асуудал биш. Тийм байхад ингээд яг үгүй гэж хэлж чаддгүй хүмүүс байгаа байхгүй. Тийм учраас за тий окей гэж тэгдэг. За тэрний яг хор уршиг нь яаж ирдэм бэ гэд тэгэхээр та яг өөрийнхөө хийх ёсгүй зүйлийг бусдын өмнөөс ингэж хийж явдаг. Тэгээ тэрнээсээ болоод яг үнэндээ ингээд өөрийнхөө асуудлуудыг яаж гэж ийж, өөрийнхөө проблемуудыг яаж зэгцлэе да гэд байж ийж, дээрэс нь нэмээд нэг ачаа ингээ өөрийнхөө урд гаргаад ирээд тавьчихдаг. Тийм зан чанар 1-р бүлгийнхэнд маань болвол байна. Тэгээ энэ бол айгүй тийм сайн хүний чанар л да. Би бол энийг ерөөс нэг муу юм гэж боддгүй. Яг хав хитрээд ирэхээр одоо people pleasing те хит хүмүүст ингээд таалагдах гэсэн тийм зан чанар болж хуурдаг. Гэхдээ 1-р бүлгийнхэн маань бол ерөөсөө ингээд бусдыг айгүй боддог хүмүүс байна л да. Одоо за би нэг жишээ авъя. За яг ингээд ажил хэрэг дээр чинь заяа та ингээд урдаас амар их хийх юмтай ингээд байж хахад одоо ажлын чинь нэг өөрөөс чинь нэлээд настай автар хүн ирээд за миний дүү надад энийг ингээ хийгээд өгөөч, энэ дээр туслаад өгөөч те. Би болохоор яг ингээд имлэгээр явах шаардлагатай байна. Миний бие махбод амар өвдөд байгаа. Би яг ингээд чамд энэ чухал ажиллаа ингээд даалгаад үлдээчихэд тэхүү гэд тэгэнгүүт та болохоор
Үгүй би чадахгүй янаас дуучлаарай би маш их ажилтаа байгаа гэж хэлчих юм бол яг техникли та муухан болох гэдэг харагдаж байгаа хгүй. Нөгөө хүн чинь амар их зовлон тоочсон. Тийм болохоор та үгүй гэж хэлж чадахгүй учраас өөрийгөө ядраах зүйлсийг ингээд сонгож ийн гэсэн үг. Харин энэ дууд гарагийн ухралт болвол одоо маш боловсноор, маш ийдгээр, маш дипломатч байдлаар үгүй гэж бусдад хэлж сурах тийм хичээлийг танд заана гэж гарч ирж байна. Одоо тэгэхээр бод гарагийн ухралтаар болохоор нь шүү дээ тий. Угаасаа интерес ингээ харахад ч гэсэндээ ерөн жоохон ажлын ачаалал, үүрэг хариуцлагын ачаалал бол нэмэгдэж байна. Тэг өөрт чинь ингээл баахан итгэсэн найдсан хүмүүс гарч ирээл тий. Өөрөөс ч маш их гуйлт гуйж байгаа байхгүй. Тэгэнгүүт та болохоор яг толгойдоо бодоод үзэнгүүт та тэр зүйлийг юусоо хиймээргүй байгаад байгаа. Ингээд өөрт чинь бас яг ямар сөрөг үр дагавар авчрахыг та аягүй мэдж байгаа. Би ингээл улмал ядарна шүү дээ. Улмал ингээл миний санаа зовно шүү дээ та мэдж байгаа байхгүй. Тийм болвол одоо энэ бод гарагийн ухралтаар яг яах хэрэгтэй юм бэ гэхээр ямар ч эргэлзээ байхгүйгээр ер нь бусдад жоохон хатуу байж сурах шаардлагатай. Гэхдээ энийг та ингээд үгүй би чадахгүй гэж хэллээ гэд та болвол муухан болчихгүй та шудраг хүн болно гэсэн үг. Нөгөө хүндээ ч яг чадахгүй гэд хэлж чинь тий. Өөрөө ч гэсэндээ танд үүсэж магадгүй одоо ийм ачаалал дарамтаас өөрийгөө зайлс хийлгүүлж өөрийгөө хайрлж гин гэсэн үг. За ийм зүйлийг сурж авах нэ. Тийм учраас ерөөсөө ингээ янз бүрийн юм ургуулж бодоод авах шаардлага байхгүй. Хүнд яг ингээ нэг бодол орж ирдэг штеп. Би үнэхээр хийж чадна окей гэж байгаа юм дээр хүлээн зөвшөөр нэг л чадахгүй юм шиг ялцчгүй ингээд нэг жоохон стресстэй санагдаж байгаа тийм гуйлтууд дээр болвол маш шударгаар маш боловсноор үгүй гэж хэлж сурах хэрэгтэй гэж хүзэр болвол гаргаж ирж байна. Энэ бол таны бас нэг засаж залруулах ёстой юм хайбит байгаад байгаа. За одоо энэ бод гарагийн ухралтаар юу болох вэ гэхээр ер нь эргэн тойронд байгаа эрэгтэй хүмүүс ялангуяа таны багшчин эрэгтэй болвол за хостой байгаа хүмүүс хосчин мэдээж одоо уншлага сонсож байгаа эмэгтэй хүмүүсийнх нөгөө нь эрэгтэй л байгаа шүү дээ. Эрэгтэй одоо хосчин. За тэгээд таны дарга захиралчин эрэгтэй хүн байдаг бол за аав, аах одоо өвөө гэд энэ хүмүүстэйгээ 11-р сард жоохон харилцаа мутах гэдэг ижиж магадгүй. За муудах нь юу вэ гэд юун дээр вэ гэд тэгэнгүүт нөгөө хүмүүс чинь танд жоохон гомдох гээд байгаа болвол гарч ирж байна. Тийм учраас энэ бол гэхдээ нэг тийм нэг бол гэр бүлийн нөхцөл байдал дээр нэг бол ажил төрөл дээр бол харагдаж байна. Яг ингээд одоо дээд албан тушаалтан чинь нэг тийм усмах бодтой заяа. Хилэнц мэлхий загас үйж иж магадгүй ийм эрэгтэй хүн байдаг болвол энэ хүн одоо яг бас бод гарагийн ухралтанд ингээ хувьдаа өртөж байгаа байхгүй юу? Тэгж байгаа гэж магадгүй. Тэрнээсээ болоод яг ингээд одоо энэ 11 сар жангаа ингээл уурлаал тий дандаа ингээл комплейн хийгээл асуудал тоочоол гів гинт ингээл амар их юм шалгаал зүгээр байдаг хүн чинь чиний наа чин болохгүй байх, тэр чин болохгүй байх энэ төр гэдэг тийм хандлага нь айгүй ихсэж байна. За энэ нь болохоор ганцхан танд биш. Юусе ингээд одоо энэ чи яг гэр бүлийн одоо ингээд хүн байлаа гэх тэгэнгүүт бусад гэр бүлийн гишүүдэд за ажил дээр энэ хүн чинь дарга захирал ментор байлаа гэх тэгэнгүүт бусад тэр доор нь ажиллаж байгаа хүмүүс тийм тухгүй байдал үүсгэж байна. Уг нь бол одоо ингээд баяр наадам төхөөл тэгээ шинэ жилийн тэр төхөөл нэг л нэг юм гоё гэгэлтсэн догтлсон мэдрэмжтэй бай гэдэг ангууд тэнд нэг л нэг тийм гомдсон муухай айшилсан тэрийг дагаад сэтгэлгүй хандсан нэг тийм эрэгтэй хүний энерги байгаа байхгүй юу? За тэгэхээр энэ хүнтэй ер нь бол болгоомжтой харьцах хэрэгтэй. Энэ хүнээс болоод таны мууд, таны сэтгэл санаас жоохон савлж магадгүй шүү гэдгийг хүзэр бол анхааруулж байна. За энэ хэсэгт болохоор юу гаргаж ирж байгаа вэ гэхээр хоёрын зоос. За нэгдүгээр бүлгийнхэнд маань ер нь бол ингээд удаан хугацаанд хоошоо тавьсан байсан хийж гүйцэлдүүлээгүй ажил байгаа бол тэд нар чинь энэ 11-р сард бөөндөө бөөгнөрч орж ирнэ гэж гарч ирж байна. Тийм учраас дор хаяж маш хоёр том үүрэг хариуцлагыг урдаа хүлээгээд аягүй завгүй байх гэдэг бууж ирж байна л та. Завгүй байх гэдэг бууж ирж байна. За тэгэд энэ дээр болохоор ер нь 20-ын зоос доош хараад гараад ирэхээр юуг илэрхийлдэг вэ гэхээр маш сайн ажиллаа төлөвлөх хэрэгтэй. Ажил, хувийн амьдралаа, аль эсвэл ажил дээр олон ихлүүлсэн байгаа прожект үйл ажиллагаануудаа өстой эмхтгэх ёстой. Яг ингээд нэг тийм системд оруулах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхгүй бол ингээд маш эмх замраагүй тэгээ сарын төгсгөлд харахад нөгөө ажлууд нь юусоо ингээд дундаа орж цэгцэрсэн юм байхгүй, дууссан юм байхгүй, бүгдээрээ овоорцсон иймэрхүү байдалтай бол байх гэдэг шүү гэдгийг хүзэр харуулж байна. За тэгээд ингээд маш их завгүй байгаад байгаас болоод аль эсвэл ажил дээр үнэхээр фокуслмаар ажил дээр ингээд айгүй том юмнууд эхэлсэн явж байхад чинь гинтл ингээд гэрээс чинь
таны бас яг ингээд хичээл зүтгэл анхаарал халамжигч ингээ хүмүүс шаардаад эхэллэгч тийм магадлал бол байна. За энэс болоод нэгдүгээр бүлгийнхэн маань маш ууралж байна. Ерөөсөө ингээд юмс тодорхойгүй эмх замбраагүй байгаад эхлэнгүүт юмс логикгүй болоод эхлэнгүүт угаасаа ууралдаг хүмүүс байна. Тийм учраас ингээд стресстэд уур бухимдлаа гаргаж чадах хүмүүс рүүгээ гаргаад цацаад эхэлдэг. Тэгээ эн чинь бол өөрийгөө зовоож ийн гэсэн үг. Ингэж уурлаж бухимдалгүйгээр те ерөөсөө ингээд ажлууд ер нь бол овоорч магадгүй байна. Эхнээс нь ер нь бол гоё зэгцлээд явъя гэд энэнтэй тайвнаар нүрэлдэж чадах юм бол энэ бүхэн гэхдээ нэг удаан үргэлжлэхгүй. Яг л 3-7 хоног гэж гарч ирж байна. Яг л энэ бод гаригийн ухралтаар энэ зүйлс болоод өнгөрнө. Тэгээд агуу юм логикл байгаад, алсын хараатай байгаад те яг өөрийнхөө юм тэнцвэрийг кул байдлаа ерөөсөө алдахгүй байж чадах юм бол л шүү дээ. Яг ингээд энэ ажлуудаа та эмхтгээд зэгцлээд дууссаны дараа өөрт чинь цоо шин юмнуудыг бас хийж эхлэх боломж гарч ирнэ гэж бууж ирж байна. Дахиж ер нь бол энэ олон өнгөрснөөс ингэж овоорж гарч ирж байгаа. Ер нь энэ 11-р сард хийгдэж байгаа юмнуудаа дахиж зууралдахгүй бүр илүү гоё сонирхолтой шин юм хийх боломжтой болно. Аль эсвэл ажлууд ер нь гоё жигдрээд ирэх учраас одоо ингээд өөрийнхөө хувийн амьдралд гоё анхаарлаа хандуулах бас боломжуудтай болоод ирнэ. Гинт ингээд нуруунд дээр чи айгүй их ачаа ирж ирсэн та тэрийг айгүй лаг дуусгаал гинт пак гээл бүх юмыг чи нуруунаас ч аваа хайцсан. Тэгээд амар гоё хөнгөн эргчлөөтэй болчихсон юм шиг болно. За тэгээд зарим хүмүүсийн хувьд гэхээр 11-р сард ер нь бол шүү дээ том ажлуудаа амжуулаад дарамтанд ор тууштай ажиллаж чадах юм бол 12-р сар 1-р сараас эхлээд гадагшаанаа явах бас боломж бүрдэж эхэлж байгаа харагдаж байна. Нэг урт хугацаанд биш гэхдээ томилолтоор ч юм уу амралтаар ч юм уу хилийн чанар руу явах боломжууд бас гарч ирэх гээд байгаа бууж ирлээ. За тэгээд гол анхаарах юм гэх юм бол биш дээ. Маш сайн харилцаа холбоо чухал. Ер нь бол энэ 11-р сарын бод гаригийн ухралтаар өөрийгөө бусдад маш сайн илэрхийлэх хэрэгтэй гэж гаргаж ирж байна. Тэгэхгүй энэ 7-гийн саваа гарч ирж байгаа хгүй. Таныг юусоо ярьж амжаагүй байхад л өөдөөс чинь зөндөө юм асуусан, зөндөө юм шаардсан ийм хүмүүс айгүй их байна. Тэгээ уг нь бол тантай ярилцах гад танаас ямар нэгэн зүйл мэдэж авах гад өөрөөс чинь ингээ мэдээлэл энэ төр хайгаад байгаа харагдаж байгаа хгүй. Тэгтээ энэ нь ингээд бөөнөрөө шаваад эхлэнгүүт нөгөө дарамт юм шиг санагдаж эхэлнэ. Хүмүүс тань руу дайралт хийгээд байгаа юм шиг санагдаж эхэлнэ. Тийм учраас энэ 11-р сард маш vocal байх хэрэгтэй гэж гарч ирж байна. Vocal гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэд тэгэхээр communication is key. Харилцаа холбоо бол ер нь бүх зүйлийн түлхүүр байдаг. Тийм учраас өөрийгөө бусдад маш сайн илэрхийлэх хэрэгтэй. Ер нь жоохон ам ажиллах шаардлага бол аягүй их гарч ирж байгаа харагдаж байна. Тэгээд 11-р сард ямар нэг байдлаар шинэ ажил төрөл эхлүүлэх, шинээр сурах ч юм уу яг нэг юм ерөөсөө өнгөрсөнд та мэддэг байгаагүй. Гэхдээ яг ингээд суралцаж, нэг юм дээр дадлагжиж, шинээр эхлэх гээд байгаа тийм ажлууд байгаа бол тэрийг жоохон хоошин тавьчихаа. Ядаж нэг 3-7 хоногоос нэг сар ухраачгаа гэж хүзэр бол гаргаж ирж байна. Яг гэхээр яг нэг юм шинэ юм сураал эхэлж явах үед чинь хуучны ажил төрлүүд яг ингээд ихсээд эхэлж магадгүй. За нэг жишээ авах юм бол л шүү дээ. Та одоо йогад бүртгүүллээ гэж бодъё. Тэгээд яг ингээ хамаг юма тооцоолцсон за яста тэддэг өдөр ингэж явна гэл амар гой төлөвлөгөө гаргацсан байсан чи гинтл нэг ажил дээр чинь шинэ төслүүд ороод ирсэн. Тэр нь болохоор яг таны йогийн цагаас чи ингээ хумслаад идэг. За йогийн цаг чинь бүр ингээ орой байсан ч гэсэндээ шүнжэнгөө хуралдаад ингээд ажил чинь 8-9 тэр гэж тардаг болох ч юм уу. Иймэрхүү асуудлууд үүсэж магадгүй учраас ер нь яг сонголт нь гэхдээ таны гарт байх ёстой юмнууд гэж гаргаж ирж байна л да. Шинээр сурыг, ямар нэг юм шинээр хөрөнгө оруулалт хий, гадаад хэл сурыг, сургалтанд янз бүрийн сургалтанд явъя гэж бодож байгаа бол тэрийг нэг их танд асуудалгүй болохоор ах юм бол нэг сарын хугацаанд хойшлуулчвал зүгээр шүү гэж хүзэр бол гаргаж ирж байна. За тэгээд ерөнхий энергийг харахад энэ бод гаригийн ухралт бол таныг үнэхээр гаццсан юм шиг нэг тийм сонин мэдрэмжинд автуулна. Ингээд өдөр тутмын амьдралыг чи харахад зөндөө юм болоод байгаа харагдаж байгаа байхгүй. Гэтэл яг ингээд нэг арай гэж нэг зав гараад яг унтахын өмнө ч юм уу ингээд амьдралт чинь зөндөө юмс болоод байгаа хэрнээ яг үндэ юу ч урагшлахгүй та ингээд нэг юм лупэнд орсон юм шиг. Ингээд нэг бичлэгтэй ингээд гаццсан бичлэг яг эхнээсээ ингээд дундаа хүртэл явж ирснэ гацаал дахиад эхнээсээ дундаа хүртэл ингээд явж байгаа гацаад байгаа юм шиг тиймэрхүү мэдрэмжийг
ер нь 12 дугаар сар хүртэл авах гад байгаа харагдаж байна. Гэхдээ энэ бол яг энэ бууд гаригийн ухралтаар зүгээр мэдрэгдэх хүчтэй хүнд мэдрэмжүүд нь л гэсэн үг. За тэгээд тэмдгийн үзүр доошоо харж гарч ирж байгаа гэхээр ер нь альва зүйл дээр маш хянамга байх хэрэгтэй гэж болвол бас буулгаж ирлээ. Ер нь хашир байхад ерөөсө буруутахгүй гэж хүзэр бол гаргаж ирж байна. За 10-ын зоос доошоо харж гарч ирж байгаа гэхээр гэр бүлийн уур амьсгал болон одоо ажил хэрэг дээр уур амьсгал бол ер нь жоохон стресстэй байх гэдэг гарч ирлээ. Тэгээ энэ бол бас яг бод гаригийн нөлөөшүүл гэдгийг хүзэр бол анхааруулж байна л да. Тэгээ энэний бол яг эсрэг нь хийх хэрэгтэй. Яг ингээ ажил дээрээ тайван байдлаа хадгалах хэрэгтэй. Бусадтай маргалдаж муудалцаж болохгүй. Ингээ дээд өндөр албан тушаалтныхаа жоохон аясаар нь явах хэрэгтэй. Хэрвээ та тэр өндөр албан тушаалт нь болвол нь шүү дээ. Та өөрөө яг ингээ хувийн байгууллагатай тэрнийхээ захирал аль эсвэл таны албан тушаал яг бусдыг удирддаг түвшний ажил болвол хит их өөрийнхоороо зүтгэх хэрэггүй. Бусдыг хит их өөрийнхөө үзэл санаа бодлоор бас боогоод авах хэрэггүй. Тэр чинь өөр хүмүүст бас яг ингээд тухгүй мэдрэмж төрүүлнэ шүү гэж хүзэр бол бас гаргаж ирж болгоомжлуулж байна. За тэгээд янз бүрийн ер нь бол бодлогогүй үйлдэл хийвэл гэж болвол маш их зөвлөж байгаа харагдлаа. Ийшээ тийшээ аялах, янз бүрийн шин юм эхлүүлэхийг болвол ер нь яг л 1-р бүлгийнхэнд бол жоохон хойшлуулчгаал гэж маш хүчтэй зөвлөж байна. Тэгээд янз бүрийн юм орно. Ойрхон ийшээ тийшээ аялах, за ялангуяа ингээд тийм экстрем спортуудаар хичээллэх ч юм уу уул хаданд гарах. Одоо ингээд хүүтрээд ер нь бол янз бүрийн одоо юм мөсөн байгууламжууд энэ төр ажиллаад эхэлдэг штэ тий. Sky Resort энэ төр явах ч юм уу тиймэрхүү юмнуудыг үнэхээр хойшлуулаасай гэж хүзэр бол гуйж байна. За ингээд уншлах маань дуслаа, баярлаа. Энэ хэсэг дээр болохоор нэмэлт дээр юу харах вэ гэхээр та энэ бууд гаригийн ухралтаар яг энэ харилцаа холбоон дээр айгүй их асуудлууд байгаад байгаа харагдаж байгаа хгүй хүмүүстэй. За энийг ер нь бол яг яаж зохицуулах хэрэгтэй вэ? Яавал айгүй тийм тайван амгалан ямар нэгэн асуудалгүй энэ 11-р сар өнгөрөх вэ гэдгийг харах болно. За тэгээд бууд гаригийн ухралт дууссаны дараа та яг яаж өөрчлөгдсөн байх вэ гэдгийг бас харъя. За ингээд уншлаганд дуслаа. Баярлалаа. За одоо бүгдээрээ 2-р бүлгийг сонгосон хүмүүсийн уншлах руу орцгоё. 2-р бүлгийг сонгосон хүмүүс маань энэ 8-ын тоотой хүч чадлын үзрийг сонгосон байх учиртай. За энэ хэсэгт болохоор энэ бод гаригийн ухралтаар таны өнгөрснөөс хэн ирж ийн вэ гэдгийг харж байгаа. Тэгэж асуухад болохоор одоо ингээд намайг бүлгээ харьцууллаа гэж нэг хүн ууралж исэн. Энд чинь бас ингээд харьцуулж ийж надад бас ингээд айгу тодорхой байдал үүсдэг байхгүй. Ерөөсө тэр нь мяа байлаа, энэ нь гоё байлаа гэсэн юм ерөөсө байхгүй. За 1-р бүлэг бол яалтчгүй тодорхойгүй харилцаанд байсан яг бод гаригийн ухралтаар ирэх ёстой тийм энергитэй хүн ирж исэн. 2-р бүлгийнхнийг харахад болохоор штэ энэ болохоор таны харилцаатай байдаг хүн байна. Гэхдээ ингээд яг албан ёсны хосууд та хоёр болоогүй. Гэхдээ таны маш удаан хүлээж байгаа хүн. Бараг сүүлийн 7-оос 9 сарын хугацаанд хүлээж байгаа. Гэхдээ хамгийн гол нь хүлээхдээ та айгу өөртөө итгэлтэй хүлээж байгаа хүн чинь одоо энэ бууд гаригийн ухралтаар эргэж ирэх биш харилцаан дээр ахиц авчирхаар бол харагдаж байна. За ордуудыг харах юм бол амьдралын үрдний үзэр өөрөө айгу хүчтэй хумах, хилэн, зүхэр, арслангийн орд байдаг. За нэмээд ихний орд харагдаж байна. Охины орд харагдаж байна. Хоньны орд харагдаж байна. За тэгээ Mars sign гэхээр ер нь хонь хилэн зэд юм да. За тэгээд юу болоод байна уу гэхээр штэ. Та энэ хүнээ маш биширдэг. Ингээ хайрлал байдаг гэж болол гарч ирж байна. Тийм муухагаар ер нь их боддгоо. Тэгээ хамгийн гол нь энэ харилцаан дээрээ та өөрөө ерөнхийдөө шийтцэн байгаа даа харагдаж байгаа хгүй. Өөр хүмүүн рүү харахгүй, өөр хүмүүнтэй харилцаа үүсэхгүй, маш төвчээртэйгээр те. За энэ харилцаа яг зөв үедээ цэцгэлнэ. Энэ хүн намайг гээд ирнэ. Би энэ харилцаан дээр урт хугацааны потенциал харж байгаа. Би бууж өгөхгүй гээд яах вэ? Ингээ хүлээж байгаа л та хизээвэ. Instagram дээр нэг reel яваад идэг та ингээд ёо энэ тоглоом хизээ сайжрах юм бэ гэж баахан тоглоомнууд гарч ирэл цэцэг дуртай тоглоом нь гарч ирэл гээ гайхаж байгаа нэг стример залуу штэ Speedy юу
Монголд ирээд буу юм болоод исэн. Тэрний нэг тийм бичлэг яваад идэв. Яг тийм энерги орж ирлээ. За шал хэрэггүй юм ярьчлаа. Ингээд нэлээд удаан төвчээр зааж хүлээж байгаа. Тэгээд энэ харилцааг бол яг ингээд та болиё гэж юусоо боддгоо. Нэг их энэ харилцаанаас болоод бас стресстэй байдаггүй. За яг хизээвэ? Одоо айл эсвэл хизээч биш. Тим айл эсвэл үгүй. Хар айл эсвэл цагаан гэд. Яг өөрөө энэ хүнээ орхих уу хүлээх үү гэдгийг өстой шийдчихээ гэл нөгөө хүнээсээ чи өөр нь яах юм бэ? Надаа юу их юм бэ? Холиод цаашаа яах юм бэ гэд ингээд байдаггүй. Яг сэтгэлдээ ингээд зөв цаг нь та хоёрын харилцаанд эрхийг хүлээж байгаа. Аль хизээнээ яг ингээд модны үрийг суулгацсан тэр модыг яг ингээд ургахыг маш тайвнаар төвчээртэйгээр хүлээгээд байгаа юм шиг ийм энергитэй хүн чинь байна. Тэгэд энэ хүнээ та угаасаа асуудалтай байгаа гэдгийг өөр аягүй сайн мэддэг. Emperor доошоо харж гарч ирж байгаа нэхэр за өөртөө ихтгэлгүй байгаа да. Ер нь өөрийгөө жоохон ойлгоогүй те амьдралынхаа бас хүнд хэцүү цаг үе дээр явж байгаа да. Энэ асуудлуудад даваал гарчих юм бол ямар их потенциалтай, ямар ухаалаг, ямар амжилттай, ямар халамжтай үнэхээр яг ингээд эр хүн болвол те эр хүн шиг эр хүн байж чадах хүн юм бэ гэдгийг та айгүй сайн мэддэг. Яг ингээд амьдрал яг ингээд голоор ч ороод ингээд энэ хүний хувьд асуудлууд байгаад байгаа учраас та хоёр яг ингээд нэгдэж нийлж чадахгүй таныг хүлээлгээд байгаа юм байна гэдгийг та айгүй сайн ойлгоцсон байгаа. Ийм хүнтэйгээ харилцаа чинь ер нь бол энэ бод гаригийн ухралтаар идэх чинь энэ хүн чинь энэ бод гаригийн ухралтаар тань дээр айгүй анхаарлаа хандуулж эхлэн та ч анхаарлаа хандуулж эхлэн гэж бууж ирж байна. За юу болж ийнэ гэсэн чинь гэхдээ гинтийн өөрчлөлт ирж байгаа харагдах юм. Одоо ингээл өнгөрсөн 10 дугаар сард та хоёрын дунд юуж болоогүй, 9 сард төлөвтэй юм болоогүй. Ер нь ингээ харилцааны динамик нэг их өөрчлөгдөхгүй байгаа гэсэн чинь яг энэ бод гаригийн ухралт болвол яг зөв цаг хугацааны юм байна. Та хоёр ерөөсө бодоогүй төсөөлөөгүй байж хахад гинтл ингээд нэг тийм дарамт байхгүйгээр заяа өнгөрсөн болохоор нэг юм жоохон дарамттай уулзаад иддэг байсан бах юм. Ингээд хамтдаа байж ийснаа салангууд ингээд танд ч хэцүү нөгөө хүнд чинь хэцүү. Тэгээ тэр салтаасаа хойшоо ингээ уйлцахгүй нилээ ингээ олон хоног сар явдаг. Олон хоног сар бие биенээсээ хол байдаг. Тэгэд яг нэг ингээ хоорондоо байнга ярилцаж уулзах те ингээд хөвгчлөлтэй цаг хугацааг хамтдаа өнгөрөөх нь айгүй тийм ээдрээтэй зүйл та хоёрын хувьд байсан байгаа байхгүй. Тэгсэн чинь одоо энэ бод гаригийн ухралтаар буюу энэ 11-р сард тэхгүй. Та хоёр ерөөсөө нэг хичээхгүй байж идэл айгүй гоё болцоол хамтдаа гарч ороод тэ за одоо ч өвөл болж байгаа алсын харагч үзэн харна гэж юу аах вэ? Гэтэл ингээл хамтдаа ийшээ тийшээ яг судалцаал яваал тэ гоё юм үзэж сонирхоол та баг ингээд энэ хүнд бас өмнө нь ингээд нэг тийм хүсэж байгаа зүйлсээ чөлөөтэй илэрхийлж чимтэрч чаддгүй байсан болвол яг энэ бод гаригийн ухралтаар би тийм юм идмээр байна, би тийм юм үзмээр байна, тийшээ явмаар байна. Нөгөө хүн чинь за тгий хоёлаа явъя гэд ингээд хүүе бит хоёрын харилцаа яагаад гин тийм сонирхолтой адал явдалтай болчвоо тэгснэ бит хоёрыг яагаад энийгээ ийм сэтгэл зовох юмгүйгээр амархан хийгээд байна гэдгийг та бүр гайхах болно гэж гарч ирж байна. За тэгээд 5-ын аяга доошоо харж гарч ирж байгаа гэхээр ер нь таны яг энэ бодож байгаа хүн гэх юм уу да одоо яг энэ бод гаригийн ухралтаар таны анхаарлыг нэлээд татж байгаа энэ хүн чинь өнгөрсөн бараг 5 сарын хугацаанд аягүй тийм хэцүү нөхцөл байдалд байсан байна. За шуудхан хэлэхэд ганцаараа жохоож муух гаддаг болсон байсан байж ич магадгүй ойр татны хэнийг нэ алдсан байх магадлалтай аль эсвэл амьдралд нь ер нь л ингээд танаас огт шалтгааллахгүй харамсах, шаналлах тийм асуудлууд байсан байгаа байхгүй. Тэрнээсээ энэ хүн чинь харин энэ бод гаригийн ухралтаар гарч ийн. Тийм учраас ингээд та хоёрын харилцаа нэг их асуудалгүй айгуу гоё урагшилж эхэлж байгаа бууж ирж байна л да. Тэг ингээд шаналлалтай цаана проблемтай асуудлуудтай байх үедээ ер нь тань дээр жоохон масктай харьцаад идэг байсан хүн байна. Ингээд наана бүх юм зүгээр байгаа юм шиг, окей байгаа юм шиг тэгсэн хэрнээл ингээ аавраа мэдрэгдээд байдаг. Бүх зүйл нь сайн биш байгаа. Энэ хүн яг ингээ бүх одоо яг анхаарлаа танд 100% хандуулж чадахгүй байгаа. Зүрх сэтгэл нь жоохон бэлэн биш, хаалттай байгаа гэдг нь ингээ мэдэгддэг байсан. Энэ хүн чинь ер нь бол 11-р сард харилцаагаа нэлээд урагшлуулж байгаа бууж ирлээ. Тэг та хоёр болохоор ер нь ингээ маргалдаж муудалцдаггүй. Гэхдээ та заримдаа энэ хүнээ жоохон харддаг, энэ хүн чинь таныг харддаг тий. За ер нь би яг энэ хүний хувьд цор ганц болов. Ингэж хүлээж явах үед маань энэ хүн намайг гэж байгаа болов гэд ингээ яг хоёр талтай эргэлздэг. Ер нь бол би биенийхээ талаар дандаа ингээд цаана юм бодож идэг, өөрсдийнхоороо бас янз бүрийн юм жоохон төсөөлж ургуулчих гад байдаг.
тийм хүн ч юм байна. За тэгээд зарим хүмүүсийн хувьд гэх юм бол энэ хүнийхээ талаар та маш их боддгоос гадна ер нь тароотоор үзүүлдэг хүмүүс байдаг бол энэ хүнээ нэлээд их тарот рийдерүүдээс тарот уншдаг хүмүүсээс асуудаг байх магадaltaй. За энэ хүнтэйгээ харилцаач ястаа сайжирж байгаа харагдаж байна да. Ер нь л ингээд нэг юм амралтын жоохон цогсонх байдалтай байсан энэ харилцаа чи ойрын 1 сарын хугацаанд маш ахицтай байхаар харагдаж байна. Page of Cups доошоо харж гарч ирж байна. Угаасаа тийм хөнгөн харилцаа бол биш. Нэг нэгнээ бие биендээ сэтгэлтэй гэдгээ бол угаасаа мэддэг. Гэтэ ингээ илэрхийлэхгүй амар удаан явцсан таач мэдэрдэг, нөгөө хүн чинь ч мэдэрдэг, хоорондоо бол ярилцдаг ч гэсэндээ яг аль бие усных болоогүй угаасаа юм гүнзгийрцэн харилцаатай хүн чинь яг энэ бод гаргийн ухралтаар таны амьдралд айгүй хүчтэй үйлдэлүүд хийж орж ирж байна. Тэгэд энэ харилцаа ер нь дуусчих магадгүй дээ энэ төр гэж бодож исэн бол үгүй байна. За дуусчих магадгүй ч гэж нэг бодоогүй жиж магадгүй. За ер нь нэг сайжрах гоё өөрчлөлт гарч ирэх болоогүй байгаа хөх төө. Би яг ингээд энэ хүнээ хүлээгээд тисэх хэрэгтэй дээ гэж бодож исэн чинь ер нь л ойрын 1 сарын хугацаанд бол та хоёр хамтдаа маш их шин зүйлийг хийж бүтээхээр харагдаж байна. Ер нь их айхтар амар урт хугацааны бүр аль бие усны харилцаа үүсэж байгаа бол биш ч гэсэндээ гэхдээ энэ бол 1 сарын л хугацаанд үйл явдал шүү дээ. Гэхдээ ингээд нэг нэгэн дээр ойрын ирээдүй хараад бие биенээ санаад санахаараа тэрийг нэг нэгэндээ илэрхийлээд уулзаж болцоод цагийг айгүй сонирхолтой өнгөрөөж байгаа юм гоё өөрчлөлт бол ирж байгаа харагдаж байна. За энэ сэдвээр болохоор нэмэлт дээр энэ харилцааны цаашдын ирээдүй юу вэ? Урт хугацааны ирээдүйтэй харилцаа байж чадах уу гэдгийг харна. За тэгээд яагаад энийг харж байгаа вэ гэхээр би бол ер нь уншлагууд дээр хэлээд байгаа. Бод гаргийн ухралтаар хүмүүс нийлдэгэ. Тэснэ бод гаргийн ухралт нь дуусахаар асалчих гад идэг. Тэгэхээр энэ үгүй байна уу? Энэ харилцааны урт хугацааны ирээдүй ямар ахаар байна гэдгийг харна. За тэгээд та энэ харилцаан дээр яг яаж хандах хэрэгтэй юм бэ гэдгийг бас харах болно. За одоо болохоор бод гариг зөвхөн хайр дурлалыг бас ороохгүй. Ер нь бол энэ 11-р сарын бод гаргийн ухралтаар өнгөрснөөс тань яг юу ирж байна? Юуг дуусгах хэрэгтэй байгаад байгаа харагдаж байна. Ямар сорилтууд энэ бод гаргийн ухралтаар танд ирэх гээд байна вэ гэдгийг харъя. Энэ бүлгийг сонгож байгаа хүмүүсийн хувьд энэ бод гаргийн ухралтаар өнгөрснөөс нь юу ирэх вэ? Ямар сорилтуудыг давж болох вэ? Strength доош харсныг тайлбарлуулъя. За сарыг тайлбарлуулъя. Measure Arcana-гаа тайлбарлахаар би бас хэцүү л шүү дээ. За энийг Wheel of Fortune-ыг дахиад нэг тайлбарлуулж. Би бүр яг бат мэдээлэл гаргамаар байна. I see. The Judgment-ыг ганц тайлбарлуулж. Бас хангид байна уу? За 2 дугаар бүлгийнхний маань хувьд маш сонирхолтой. 9-ийн аяг доошоо харж гарч ирж байгаа байхгүй юу? Өөртөө ер нь өөрлөгөө чиглэсэн юмнууд л маш их гарч ирлээ. Бусад юм нь бол окей зүгээр гэсэн үг зөө. Бүх юм энэ таны толгой дотор яг энэ төв мэдрэлийн тогтолцоо ургал эрхтэн дотор байна. Ургал тархины ургал тарих гэдэг нь юу вэ?
За яагаад энэ гэсэн чинь 9-ийн аяга доошоо харж гарч ирж байгаа нэхэр байгаа зүйлсээ хайрладаггүй зан чанартайгаа нүүр тулнаа. Хоёрдугаар бүлгийг сонгож байгаа хүмүүст маань ерөнхийн нэг юм зан чанар байгаад байдаг. Энийг болвол гэхдээ энэнтэйгээ нүүрэлт, энэнтэйгээ уучраа ол те орхиж чаддгүй маа гэхэд яг энэ мэдрэмжүүдтэйгээ инх амгаланг тогтоо гэж байгаа тиймэрхүү мессежүүд айгүй их орж ирж байна. Хоёрдугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань хэд баргийн юмд өөртөө ханддаггүй гэх юм уу? Ажил төрөлчин сайн байгаад байгаа ч гэсэндээ энээс илүү сайжрах боломжтой гэж боддог. Гадаад үзэмж чинь маш хөөрхөн үзэсгэлэнтэй байгаа ч гэсэндээ мэдээч хэрэг танаас илүү үзэсгэлэнтэй хүн гараад ирэх юм бол тэр хүнтэй өөрийгөө харьцуулж өөрийгөө номер 1 биш юм байна гэж боддог. Байгаа зүйлсээ хайрлахаас илүүтэй байхгүй зүйлсээ маш их боддог хүмүүс байна. Таны байгаа зүйлийг өөрийн болгохыг хүсэж байгаа, таны хэмжээнд хүрэхийг хүсэж байгаа бас хар мянган олон хүмүүс байгаа шүү дээ. Бүр муугаар бодох юм бол ядаж тэгэж одоо өөрийгөө бас жоохон шидэх хэрэгтэй байхгүй. Тэгэхэд тэгдэггүй. Танаас мундаг байгаа хүмүүс ч гэсэндээ таныг хүндэлдэг, биширдэг, таныг үнэлдэг байхад та яагаад өөрийгөө тэхгүй байгаа юм бэ гэдгээ болвол ер нь ойлгоно. Ер нь өөрийгөө яг ингээд бүрэн дүүрэн хайрлаж чадахгүй байгаад байна. Өөрийгөө хайрлахгүй биш ээ. Энэ бол байгаа зүйлдээ сэтгэл ханахгүй байгаад байна гэсэн үг. Одоо ингээд амар гоё тавтай тухтай гэр орондтой амьдарч байгаа бол энийг та өөртөө бий болгосондоо өөртөө талархаж өөрөөрөө бахархах хэрэгтэй. Аав ээжтэй амьд сэрүүн таны дэргэд байгаад тань тусламж дэмжлэг үзүүлээд явж байгаа бол ямар гоё гэр бүлтэй юм бэ гэд тэрэндээ баярлах хэрэгтэй. Өнөөдөр эд эргэтэн чинь бүрэн дүүрэн ажиллаад хөдлөөд те таны төлөө хичээж байгаа бол амар төгс биш ч гэсэндээ эрүүл сарвал байгаа бие мах боддоо та баярлах хэрэгтэй. Гэтэл тийм юм ер нь байдаггүй. Би илүү байх ёстой, илүү юмыг хүртэх ёстой. Надад тийм юм байхгүй хахад тэрэнд тийм юм байна гэсэн ийм бодлууд ер нь бол нэлээд жоохон байх гэдэг хандлага байна. За энээсээ болоод гэхдээ энэ бол бас яг ойлгох гэхээсээ илүүтэй ойлгохгүй заяа. Яа ингээд амар их юм хийж гин. За би ер нь гой биетэй биш байгаад байна шүү. Турах хэрэгтэй гэл өстэй ингээл амар тасгал хөдөлгөөн хийгээл те. За ер нь л ингээд миний ажил төрөл надад бол нэг сайн явж байгаа юм шиг санагдахгүй байна. Би илүү хичээх хэрэгтэй гэл. Ерөөсөө юм гинтийн дэндүү түргэн дэндүү давтаргүй шийдвэрүүдийг гаргах гээд байна. За энээс бол болгоомжлох хэрэгтэй гэдгийг хүзэр бол гаргаж ирж байна. Та бол угаасаа маш их зүйл хийдэг, маш их хөдөлгөөн дунд байдаг, маш амбицтай, гүйлгээ ухаантай, хурдан ухаалт самбаатай хүн хэрнээ ингэж их хүч чадал зараад айгүй их зүйлийг өөртөө бий болгочоод тэрэндээ одоо үр дүндээ талархахгүй байгаад байна. Инхээр энэ бол одоо юу ямар юмтай зөвлөчмээр юм бэ те? Яг юм муурны сониуч зантай айгүй адилхан байгаад байгаа байхгүй. Хизээч яг ингээд те сонирхол нь бол алга болдоггүй. Дандаа ингээд нэг тийм мэдхгүй, танихгүй зүйл рүүгээ тэмүүлж орж идэг. Тэгж жагаад өндөр мөндрөөс унчих гээд ах магадaltaй те яг ийм энерги байна. За энэтэй бол нүүрэлтэх нь. За энэ дээр болохоор аюун сонирхолтой мессеж гарч ирээд байгаа юм л да. Юу болж ийн вэ гэд тэгэхээр штэ. Ингээ хит ийм 3D зүйлсэд бас яг хит их фокуслахаа болох гээд байгаа харагдаж байна. Тэр нь бол яг хэрэгцээтэй зөв зүйл байгаад байгаа харагдаж байна л да. Одоо яг ийм мессеж орж ирээд байгаа байхгүй юу? За би ингээд гадаад үзэмжиндээ юу н анхаарахаа болчих. Байнгын дасгал хөдөлгөөн хийдэг. Гэхдээ би одоо энэс үнэхээр ядарч байна. Жохон амралт авчий. Тэгэнгүүт миний бие буцаад муухай олчих болов гэсэн юм айдас байгаад байгаа байхгүй юу? Гэтэл ерөөсөө ингээд энэ яг гол point нь энэ яг гол асуудал нь биш юм аа. Яг өөрийгөө хайрлаж чадах юм бол та өөртөө ч тэр бусдад ч тэр маш үзэсгэлэнтэй. Одоо таны үн цэн нь шүү дээ. Та яг ямар биетэй байна? Таны арьс хэр гоё гүлгэр байна? Та хэр их мөнгө төгрөгтэй байна? Хэр үнэтэй хувцалж гин? Танд ямар одоо ийм те одоо үл хөдлөх хөрөнгүүд байна? Тэд нэр ерөөсөө хамаагүй. Одоо яг ингээд
эд баялаг гэдэг бол ийм материаллык зүйл биш юм аа. Энэ бол илүү одоо ийм жоохон spiritual сүнслэг талдаа зүйл юм аа. Өөрөө өөртөө хайртай, өөрөө өөртөө итгэлтэй байх юм бол л шүү дээ, тий. Яг ингээд бусдын бодол ч юм уу, өөрийгөө үнэлэх үнэлэмж энэ төр чинь танд нэг их хамаагүй болоод тэртээ тэргүй та бусдад гоё харагдана, бусдад гоё сэтгэл төрүүлнэ, өөрийгөө гоёор үнэлнэ гэдгийг ойлгох гээд байгаа харагдаж байна. Ийм маш комплекс юм гарч ирээд тайлбарлахад аюу хэцүү юм аа. Ер нь бол нь шүү дээ, энэ бод гаригийн ухралтаар таныг яг ингээд энэ бод гаригийн ухралт сурах гээд байгаа, ойлгуулах гээд байгаа юм чи юу вэ гэх юм бол let loose. Ер нь ингэж жоохон тайвшрах хэрэгтэй. Зарим зүйлсийг тавьж явуулах хэрэгтэй. Өөрийгөө суллах хэрэгтэй. Тэг энэ нь зүгээр. Та өөрийнхөө стандартыг бууруулж ийн гэсэн үг биш. Хүмүүс таныг дутуу үнэлээд эхлэн гэсэн үг биш те. Яг зүгээр хувь хүн чинь амар гоё өөртөө итгэлтэй, гал цогтой байхад та хамгийн шилдэг нь байна. А тэрнээс үштэй би яг ямар харагдаж байгаа бол намайг хүмүүсийг юу гэж бодож байгаа л гэж бодоол ингээл ажил төрлөө амар имэгцэгцтэй хийгээл гадаад үзмжиндээ аюу анхаарлаа хандуулаад бүх юмаа ингээл гэлцэл байлгаад тахад ерөөсө гол point нь байхгүй. Жохон хайшааш хувцалсан байж иж болно. Ядраад ингээд тэ нүдний чин доогоор хүүх татцсан байж иж болно. Машина ингээд хэсэг хугацаанд өөр хүн унуулад ингээд машингүй та байж иж болно. А тэгтээ яг хүн 100% өөртөө итгэлтэй байхад тэгээд болдсон шүү гэдгийг юу н ойлгох ёстой байгаад байгаа харагдаж байна. Илүү одоо энэ crown chakra титэм хүрдээ яг ингээд дээшлүүлэх хэрэгтэй болж ирж байгаа харагдаж байна. За тэгээд вэ штэ тий. Дөрвийн саваа дээшээ харж гарч ирж байна гэд тэгэхээр бас яг энэ бод гаригийн ухралтаар айгүй сонин заяо. Бод гаригийн ухралтаар харилцаа холбоо муудчихсэн үү гэхээс сайжирч исэн юм бол байдгүй. Гэхдээ 2 дугаар бүлгийнхний хувьд гэхээр вэ штэ. Энэ бод гаригийн ухралтаар та маш олон найз нөхөдтэй танил талтай болох дээр бас анхаарч байна. Таны алдар нэр ер нь бол айгүй өснө. Айгүй олон шин түншүүдтэй, шин найз нөхөдтэй болно гэж гарч ирж байна. Тэг яагаад ч юм энэ тал дээр та айгүй идэвхтэй болж эхэлж байгаа харагдаж байна. Уг нь бол ингээд нэг тхийг хүсэж идэг хүмүүс бас биш байгаа байхгүй юу? 2 дугаар бүлгийнхэн маань нэг их хүмүүстэй гоё харилцаал, найз нөхөд байгаал, өөрийгөө ингээд бусдын өмнө гаргаал яг тийм зоригтойгоор тхийг нэг их хүсэж байдаггүй. А гэтэл энэ бод гаригийн ухралтаар болвол та яг энэ зүйлийг хүснэ, энэ зүйлч тань дээр ирнэ гэж гарч ирж байна. Тийм болохоор ингээд нэг тийм гэртээ жоохон амарсан, ихэнх цагийг ганцаараа өнгөрөөсөн тиймэрхүү байдлаасаа болвол гарна гэж бууж ирж ах юм. Тэгээ аль болох ер нь хүмүүстэй гоё харилцаж, шинэ найз нөхөдтэй болж, шинэ харилцаанууд болон өнгөрсөнд байсан харилцаануудаа илүү баттгаж эхэлж байгаа бол харагдаж шүү. 2 дугаар бүлгийнхэн маань. За тэгээд энэ дээр бол яг тэр мессеж бууж ирсэн. Strength card доошоо харж гарч ирж байгаа. Ер нь жоохон өөртөө итгэлгүй болох гээд байдаг талтай. Яагаад өөртөө итгэлгүй болоод идэг вэ гэд тэгэхээр вэ штэ тий. Маш олон хүчин зүйлс 2 дугаар бүлгийнхэнд маань чухал. Үнэхээр та яг зүгээр юу ч хийхгүй байж ийснаа тий өөрөө айгүй юм сул дорой байж ийснаа бусд хүмүүс намайг хайрлаасаа хүндлээсээ гэдэггүй. Ингээ хангалттай бүр яг өөрийгөө тулгаж хичээж байгаа, хийх ёстой бүх юмаа хийж байгаа. А тэгээд юуны төрөнд та өөртөө таалагдах хэрэгтэй байдаг. 2 дугаарт гэх юм бол яг юм өөрөө хүсээгүй байхад заяа та бүр ингээд үгүй би чамтай уулзахгүй гэж хахад надтай уулзаачтай гуйж ийн гэл үгүй би чамтай найз болохгүй гэж хахад чи надтай найз болооч би үнэхээр чамтай найз болохыг хүсэж ийн гэл үгүй би наатанд чи оролцохгүй гэж хахад чамаас өөр тохирох хүн байхгүй гэж бүр ингэж жоохон бишрүүлж хөтүүлэх дуртай зангилтай 2 дугаар бүлгийнхэнд маань байна. Тэгээд энэ мэдрэмжээ мэдрэхээ болоод эхлэхээрээ амар өөртөө итгэлгүй болд юм байна. Ер нь ингээл те хувь заяа чин доошо харцсан юм шиг та ерөөсөө энэ амьдралдаа хизээж урагшлаагүй ингээ гаццсан юм шиг ийм хүнд мэдрэмжүүд мэдэрдэм байна. Тэг эн чинь хамгийн гол нь дандаа ингээ таны толгой дотор болж идэг. Толгой дотор хит их юм ургуулж бодож идэг. Таны бодол чинь яг сүргээр ажиллаад эхлэхээр жинхэнэ өөрөө өөрийнхөө дайсан болд юм байна гэдгийг энэ 11 дугаар сард ойлгож
ийм айцтай шуналтай байдлаасаа сална гэж гарч ирж байна. Devil энэ дээр доошоо харж гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээ энэ дээр ч гэсэндээ Regina George яг ингээд нэг баахан залуучуудад өргүүлсэн энэ ч бас амар од охин байхгүй юу. Яг ингээл кино эхэлдэг штэ. Энэ доошоо харж гарч ирж байна. Тэгэхээр нэг л нэг тийм хүнээр хүмүүсээр заяа бүр ингээд бишрүүлэх, хүндлүүлэх, validation авах дуртай. Тэрийг авч чадахгүй болохоор ингээ өөртөө итгэлгүй болоод стрессддэг. Ер нь ингээ алдартай байхгүй байх үедээ хүмүүс намайг гэхгүй байх үедээ би номер 1 нь байхгүй байх үедээ гэсэн юм нэлээд бугалцсан айцууд байдгаа. Тэгээ энийг чи ингээд ер нь гадны нөлөөтэйгээр энэ 11-р сард хин нэгэн хөндөөл ингээл тэ өдөөл нураах гэдэг юм бол ерөөсөө байхгүй. Зүгээр эн чинь бас тийм амар эрүүл одоо зан чанар биш, эрүүл сэтгэлгээ биш. Яг ийм хүслээс ийм бодлосоо болоод би өөрийгөө амар зовоод юм байна гэдгээ та бол яг ойлгож эхэлж байгаа харагдаж байна. Тэгээ энэний нэг нөлөө нь болохоор нь штэ тий. Та ингээл өөрөө ер нь хүйтэн хөндий хүн байтал бусад хүмүүс танд ингээл татагдаасай, таныг бишрээсэй гэж хүсэж идэг байхгүй. Гэтэл тийм биш, хүн бас ингээд амар гоё авраага нээлттэй байлгах хэрэгтэй. Гоё найз нөхөдтэй болъё, гоё олон танил талтай болъё, хүрээлэлтэй болъё. Бүр улам илүү хөндлүүлэх гэх юм бол та хүн талаас өөр амар гоё нээлттэй халуун дулаан тий. Extrovert, outgoing ийм хүн байх ёстой болж хуурж байгаа байхгүй юу. Тэгээ эн чинь бас айгүй тийм зөв зүйл юм биш дээ гэдгийг бас ойлгоно гэж гарч ирж байна. За тэгээд энэ бод гариг бол хүн болгонд л жоохон зогссон гаццсан юм шиг мэдрэмжүүдийг бол өгнө. За тэгээд энэ нэг хит их бусдаас анхаарал хүсээд байгаа, өөрийгөө маш төгс байдлаар мэдрэхийг хүсэж байгаа. Энэ байдлаасаа болоод хэсэг хугацаанд стрессдэг ч гэсэндээ ийм сонирн бодлууд энэ болохоор ингээд 2 дугаар бүлгийнхний маань баг амьдралын хэм маяг гэх юм уу маш жоохносоо ийм алдар хүндэд дуртай, маш өрсөлдөөнч, хортой шаартай нэгдүгürt байхыг хүсэж ирсэн байна. За тэгээд энийг л ингээд амар гол чухал зүйлээ болгож яваад исэн бол энэ зүйл чинь бас төгсгөл болно гэж гарч ирж байна. Дотроосоо маш гоё трансформацид орно. За тэгснээр та жинхэнэ алдартай өөртөө итгэлтэй бусдын хайр хүндлэлийг хүлээсэн хүн болох гэдэг харагдаж байна. Яагаад вэ гэхээр та ингээд амар radiant гэдэг бол ийм дүрлэлсэн айгуу гоё бусдад тэр гоё энерги түгээсэн, бусдад ямар нэг байдлаар нээлттэй хандсан, тус босон, өөрийгөө гоё зүгээр илэрхийлснийхаа хүчинд маш олон дагагчдтай, дэмжигчдтэй, найз нөхөдтэй болж байгаа харагдаж байна. А тэгэхгүй бол ингээд нэг юм амар их юм хийж бүтээгээд те ингээд тэрүүгээрээ ингээд бусдаар хөндлүүлэх гээд идэг гэсэн зам байна. Би яг ийм төгс юм чинь, би ийм их юм бүтээсэн юм чинь чи надаас айхгүй яах юм? Чи намайг бишрэхгүй яах юм? Намайг хүндлэхгүй яах юм? Гэт яг ингээд жоохон tyrannic energy байна шүү. Яг ингээд нэг тийм эзлэн дарангуйлагч юм шиг. А гэтэл хүмүүс яг ингээд айж байгаа учраас, дэндүү сүрдэж байгаа учраас зай барьдаг. Аль эсвэл та хүмүүст амар их зантай хүтэн өндөй юм шиг санагддаг байсан энэ байдал ер нь дуусаад та өөрийгөө одоо ийм илүү сайн талаас нь бусдад нэ гэж гарч ирж байна. За энэ яг ингээ 2 дугаар бүлгийнхнаа дэндүү шүүмжлэх гээгүй шүү. Энэ бол юм маш өндөр эготой, бардам, хүчрхэг хүмүүсийн энерги гарч ирлээ. Гэхдээ энийг одоо илүү гоё зөв зам руу чиглүүлэх ийм том өөрчлөлтүүд энэ бод гаригийн ухралтаар ирж байгаа харагдаж байна. Өөрийнхөө том сөрөг талуудаасаа бас салж байгаа харагдаж байна. За энэ дээр болохоор нэмэлт дээр нь шүү дээ тий. Надад сонирхолтой санагдаад байгаа юм нь өөрийнхөө дотоод мэдрэмжүүдтэй, дотоод биетэйгээ аягүй их ажиллаж байгаа харагдаж байгаа. За яавал одоо ингээд те өөртөө хит хатуу хандлаггүйгээр, өөрийгөө хит их шахалгүйгээр гайхалтай сайхнаар өөрчлөгдөх вэ? Энэ бод гаригийн ухралтыг яавал тайван өнгөрүүлэх вэ гэдгийг харна. За тэгээ энэ бод гаригийн ухралтаар та ер нь энэ олон потенциал харагдаж байгаа зүйлсийг хийж гүйцэтгэж бүтээж чадах юм бол бод гаригийн ухралт дууссаны дараа та яаж өөрчлөгдсөн байх юм бэ гэдгийг харах болно. За ингээ уншлагын дуслаа. Баярлалаа. За одоо бүгдээрээ 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн уншлагыг эхлүүлье. 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань энэ Wheel of Fortune буюу амьдралын хүрдний картыг сонгосон байх учиртай. За одоо яг энийг сарын хугацаанд тохиох те бод гаригийн ухралтаар 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн маань амьдралд өнгөрснөөс хэн ирж ийн вэ гэдгийг бол харж байгаа. За тэгэж асуухад болохоор ингээд нэг юм
дуусаагүй харилцаатай хүн бол эргэж ирж байна. За би эхлээд ордуудыг нь хараад байгаа. Сарны орд нь мэлхий байх магадлалтай. За тэгээд нарны орд нь ч мэлхий харагдаж байна. Таны юм уу эсвэл нөгөөний ч орд байх боломжтой. Тэгээд насаар жоохон танаас дүү байж иж магадгүй. За тэгээд орд нь хилэнц мэлхий загас. Тийм ер нь мэлхий аягүй их гарч ирж байна. Хилэнц мэлхий загас. За тэгээд хумхын орд бас аягүй хүчтэй гарч ирлээ. Жинлүүрийн орд бас хүчтэй гарч ирж байна. За ийм хүн бол эргэж ирнэ гэж гарч ирлээ. Тэгээд нэлээд утга учиртай харилцаа байна л да. Гэхдээ яг ингээд таны хувьд ч дуусаагүй, нөгөө хүний чинь ч хувьд дуусаагүй ийм харилцаа. Гэхдээ өнгөрсөнд ер нь бол яг ингээд тодорхой ингээд харилцаа чи үргэлжилж байгаад яг албан ёсоор бас дууссан биш. Гэхдээ нэгдүгээр бүлгийнхнаас харьцуулахад амар өөр энерги шүү. Энэ бол яг ярихаар адилхан сонсогдож магадгүй. Гэхдээ үгүй. Ингээ маш удаан хугацаанд харилцаа холбоогүй байсан байж болно. Гэхдээ л та энэ хүнийг мартаж чаддгүй байсан. Нөгөө хүн чинь таныг мартаж чаддгүй байсан. За ийм хүн чинь эргэж ирж байгаа хүзүр дээр гарч ирж байна. Тэгээ энэ хүн эргэж ирэхдээ бол одоо яг бод гаргийн ухралтаар эргэж ирэхдээ бол вэ штэ. Яг зүрх сэтгэлээ илчилж ирнэ гэж болвол гарч ирж байна. Тэг өмнө нь болохоор яг танд хайртай гэдгийг өөрөө ойлгож ухаараагүй байсан. За бүр хайргүйч байсан байж иж болно. Тэг тэр хүн яг одоо танд ингээд татагдаад эргэж ирж байгаа хүзүр дээр бууж ирж байгаа байхгүй юу? Тэг ингээд нэг нэгэн дээрээ хайнгад ингээ яагаад ч юм гаццсан. Тэг энэ хүн бол өнгөрсөнд танд үнэхээр яг хайртай сэтгэлтэй байсан уу гэвэл би бол баг үгүй гэж хэлнэ. Тэг зүрх сэтгэл байгаа тэрийг илэрхийлж ийсэн үү? Тань руу ямар нэг яг юм романтик байдлаар үнэхээр жинхнээсээ би чамд хайртай сэтгэлтэй гэд ингээд чин үннээ илэрхийлж ийсэн үү гэвэл ерөөсөө тийм биш хүн байгаад байгаа харагдаж байна. За энэ хүн болохоор одоо яагаад ч юм бүр ингээд за зөвхөн чийл байж би бол яг ингээд өөрийгөө ойлгох гэж өөрийгөө ойлгох гэж маш их удсан хүн байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу. Тэгээ энэ бод гаргийн ухралтаар ер нь бол гинтийн өөрчлөлт орж ирж байгаа харагдаж байна. Тэгээ та хоёрын харилцаан дээр ингээд өнгөрсөнд харилцаатай байж байгаа үед чинь ч юм уу яг ингээ анханасаа нэг нэгнтэйгээ жоохон ирээдүй хараагүй байж иж магадгүй. Та энэ хүнд яг 100% итгэж чадаагүй. Ялангуяа нөгөө хүн чинь тантай яг ингээ 100% ирээдүй харж чадаагүй. Танд яг бас анханасаа жоохон итгэлгүй байсан гэх юм уу та. Тэг яг амьдралын янз бүрийн нөхцөл байдлууданд таарсан байж иж болно. Аль эсвэл таныг яг өөрийнх нь тайп нь биш гэж бодсон байж иж болно. Яг ирээдүй харах идеал хүн минь биш гэж таныг хардаг байсан байж иж болно. Тэг ийм байдлаас болоод ер нь та хоёрын харилцаа ингээ өнгөрсөнд дуусаад тэгээд дууссан хэрнээ ерөөсөө нэг нэгнээ бас мартаж та энэ хүнээс урагшилж чадаагүй. Энэ хүн чинь танаас урагшилж чадаагүй. Таныг орхиод урагшилж чадаагүй. Ийм хүн болвол эргэж ирж байгаа хүзүр дээр гарч ирж байна. За тэгэд энэ бод гаргийн ухралтаар ирэхдээ энэ хүн бол гэхдээ шийдсэн ирж байгаа харагдаж байна. За чи одоо намайг яг сонгож чадах уу? Одоо намайг яг ойлгож хүлээж авах тийм уужим сэтгэл гарахаар байна уу тий? Хэрвээ тийм байх юм бол яг ингээд үнэхээр үерхий хосууд болёо. Би бол өөртөө чинь цаашид яг ингээд амьдралаа үргэлжлүүлэхийг хүсэж байна гэдэг ийм энерги байгаад байгаа харагдлаа. Тэгээ зарим талаараа гэх юм бол бүр гэрэлж барьж байгаа салсан ч хүмүүс байж иж магадгүй. Одоо бүр зөвхөн X найз залуу гэхээсээ илүүтэй бүр X нөхөр X ихнэр ирэх магадлал болвол байгаад байгаа харагдаж байна. Тэгээ яг л энэ бод гаргийн ухралтаар ирэх ёстой байгаад байгаа гэж бол бас бууж ирлээ. Яг үехээр та бүхний сонгосон үзэр өөр амьдралын хүртний үзэр энэ дээр бас амьдралын хүртний үзэр дээшээ харж гарч ирсэн. Ер нь л ингээд өнгөрсөнд та хоёрын дунд ямар нэгэн зүйл эхэлдэгчгүй дуустагчгүй нэг л нэг юм цогсонго нэг нэгнээсээ хүлээтэй ийм мэдрэмж авдаг байснаа энэ нь өөрчлөгдөөд ингээ урагшлах яг цаашид ингээд та зөвшөөрөх юм бол нь штэ ингээд насан туршдаа хамтдаа байх тийм ирээдүйн өөрчлөлтийг энэ хүн яг бэлэн болцсон тань дээр авчирж ирж байгаа харагдлаа. Тэгээ цөөхөн хүмүүсийн хувьд ер нь зарим хүмүүсийн хувьд угаасаа яг өнгөрсөнд албан ёсны гэрлэлтийн харилцаатай байсан байна. Бичиг цаасан дээр гэрлэлтийн харилцаатай мэт боловч нэг нэгэндээ яг үнэхээр хань ижил шиг болвол бас яг хандаж чадаагүй харилцаа юм айгу балансгүй байсан гэж гарч ирж байна. Энэ хүн болвол одоо яг өөрийгөө ойлгоцсон, ухаарсан тий
харилцааны юм зогсонго нэг нэгнтэйгээ ирээдүй харж чаддгүй юм ихтгэлгүй байдлыг өөрчлөхөд бол бэлэн болсон байдалтайгаар эргэж ирж байгаа хүзүр дээр гарч ирлээ. Тэг өнгөрсөнд ер нь бол яг таныг тоохгүй, танаас татгалзаж өөр сонголтууд хийсэн, өөр юмсад сатаарад явсан хүн байх магадлал бол маш өндөр гэж гарч ирж байна. Тэг яагаад ч юм энэ хүнтэй ингээ харилцаа холбоогүй байж явах хугацаанд таньгүйгээр бас ер нь байж чадахгүй байна. Тантай яг байх нь зөв юм байна. Тантай л ер нь нийлж ингээд хамт байхгүй болвол энэ хүнд ерөөсөө ингээд цаашаад амьдралт нь тийм сайн өөрчлөлт аз од ингээд нэг тийм амьдралд урагшлахтай боломж ерөөсөө ирэхгүй юм шиг санагдаад яагаад ч юм тань дээр ингээд тэг өөрөө ч бас яг яагаад ингэж гинт би ингээ амар өөрчлөгдчихвөө гэдгийг ойлгохгүй байгаа хэрнээ үнэхээр өөрлөө чинь татагдаж эргэж ирж байгаа. Тэгэд нэлээд тодорхой байдлаар салцсан осууд байсан бол эргэж нийлэх хүсэлтэйгээр буцаж ирж байгаа. За гэр бүл байсан бол буцаад яг гэр бүлээ дахиж сэргээх хүсэлтэй байдлаар эргэж ирж байгаа. Ийм ирээдүй бол харагдаж байна. Ийм хүн бол ирж байгаа бууж ирж байна. За одоо нэмэлт дээр болохоор бид энэ хэсгээр юуг харах вэ гэхээр энэ харилцаа цаашдын ирээдүйд ямар байх вэ? Урт хугацааны ирээдүйтэй байх уу? Тэгээд дээрэс нь та яг энэ харилцаан дээр яаж хандах хэрэгтэй юм бэ гэдгийг харна. За одоо 3 дугаар бүлгийнх нь болохоор бод гаригийн ухралтаар яг хувь хүн талаасаа амьдралын бусад хүчин зүйл дээр ямар сорилтууд ирж ийн, өнгөрснөөс яг юу ирж ийн гэдгийг одоо харж байгаа. За 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүст энэ бод гаригийн ухралтаар өнгөрснөөс нь яг юу ирж байгаа вэ? Ямар сорилтуудтай нүүр тулах вэ? За ингэж асуухад болохоор 3 дугаар бүлгийнхний маань хувьд яг юм practical байдлаар энэ бод гаригийн ухралт бол маш их нөлөө үзүүлнэ гэж гаргаж ирж байна. Ер нь энэ бод гаригийн ухралтаар ажил төрлөөс солих магадлал 3 дугаар бүлгийнхэнд аюул их байгаад байгаа харагдаж байна. Яг одоо энэ нэг сарын хугацаанд шууд ажилласаа гараад шинэ ажил энэ төр хайгаад эхэлдэггүй маа гэхэд за ер нь би цаашдаа юу хүсэж байгаа вэ? Юу хийж бүтээхийг хүсэж байгаа вэ? Би яг зөв газараа байна уу? Энэ миний хүсэж байгаа зүйл мөн үү биш үү гэдэг дээр шинжилэлт реформ хийн гэж болвол гарч ирж байна. 3 дугаар бүлгийнхэн маань ер нь бол нэг юмн дээр айгүй ингээд эргэлзээ дуудаж байгаа. 5-ын зоос доошо харж гарч ирж ин гэхээр ер нь бол ингээд мөнгө санхүүгийн хувьд илүү хуримтлалтай болохыг, ажил карьерийн хувьд илүү амжилттай байхыг, за тэгээд илүү таныг ойлгодог, дэмждэг, таныг яг араас чинь түлхэж өгдөг, өөртөө ч гоё халуун дулаан харилцаатай байдаг ийм хамт олонтой байхыг айгүй хүсдэг байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Гэтэл яг одоогийн таны хийж байгаа ажил, за тэгээд эрхлээд явж байгаа бизнес чинь ч юм уу танд яг энэ аз жаргалыг ерөөсөө өгч чадахгүй байгаа юм байна. Би яг одоо хаана байгаад байна те, яг ерөнхий амьдралын хувьд
За энийгээ бол ер нь яг ингээ өөрчлөх цаг болцсон юм байна. Орхих ёстой хүмүүсийг орхиод, орхих ёстой ажлаас гараад би бол яг ингээд урагшлах болцсон юм байна. Энэ дээр яг үүндээ би эргэлзээд айгүй их удчихжээ. Ерөөсөө ингээд өөр сонголт гаргаж ирээд сонгож чадахгүй, сонголт байсан ч гэсэндээ ингээд яг яах ёстойгоо мэдэхгүй эргэж буцаад айгүй их цаг алдсан юм байна шүү гэдгээ та бүхэн энэ бод гаригийн ухралтаар ойлгоно гэж бууж ирж байна. Тэгээд ер нь ингээд юмыг жоохон сөргөөр харах гэдэг тал болвол танд байдаг. Одоо ингээд ялангуяа ажил хэргийн жишээн дээр аваад үзье л та. Өөрт ч ингээд айгүй гоё илүү өсөх ирээдүйтэй ажил карьерийн ч юм уу санал одоо хийж байгаа ажилтай чинь ингээд харьцуулагдаад гараад ирлээ. Хин нэгэн танд ингээд ажлын санал тавилаа гэж бодъё. Тэгэнгүүт тэр шинэ ажил болохгүй бүтэхгүй байх ямар боломжууд байна. Тэрийг айгүй олж хараад байдаг. Тэгээ ер нь одоогийн ажил дээр байжсэн нь илүү аюулгүй юм байна. Илүү би удцсан юм чинь те. Би яг энд илүү доктортой сууршилтай байж чадах байлгүй дээ гэж бодоод байдаг гэх юм уу. Ер нь ингээ шинэ боломжуудын сайн талуудыг нь олж харж амбицтай хандаж ер нь ол жоохон чаддгүй. Илүү ингээд болохгүй талаас нь бүтэхгүй талаас нь ч юм уу те эрсдэлтэй талаас нь хит ингээд ер нь болгоомжилж юмд ханддаг. За энэ яг юунаас үүдээд байна вэ гэхээр угаасаа юмыг том зургаар нь харахаасаа илүүтэй хит их детальчилж хардаг зангаас ч болж байгаа юм байна гэдгийг энэ будын ухралтаар 3 дугаар бүлгийнхэн маань ойлгоно. Би юу нэг ингээд толгойдоо хитрхийх юм бодоод идэм биш үү. Би яг ингээд шинэ эрсдэл гаргаад тий аль эсвэл эрсдлийг хүлээж аваад risk taking гэж хэлдэг штеп. Бүр яг ингээд риск гаргаад үзлээ гэхэд яг үнэндээ амар их эрсдэл гаргасан хүмүүс бүр үнэхээр бараг хорвоог эргүүлэх хэмжээний амжилтанд хүрсэн тохиолдлууд айгүй их штэ. Гэтэл би яагаад өөрийгөө алдна гэж бодоод байгаа юм бол би яагаад өөрийгөө бүтлгүүднэ гэж бодоод байгаа юм бол тэг энэ бол би толгой дотор хит их юм ургуулж боддгийх юм байна. Өөрөө өөртөө хит их эргэлздгийх юм байна. Ингэх юу нь ямар ч шаардлагагүй юм байна гэдгийг 3 дугаар бүлгийнхэн маань ойлгож байна. Маш юм гоё бүх зүйл ингээд тий айгүй юм бороотой мантай байжгаад бүгд ингээд цайраад нар гараад бүх юм ингээд борооны дараа юмс ингээд илүү тод болчдөг юм шиг та нарт санагддгүй. Надад бол тийг санагдаад яг тийж байгаа юм шиг мэдрэмж авнаа гэж болвол гарч ирж байна. За тэгээ маш удаан нэг юмтай зуралдсан байгаа даа харагдаж байхын 3 дугаар бүлгийнхэн маань ер нь ажил карьертай л холбоотой юмнууд гарч ирж байна. Аль эсвэл амьдарч байгаа орчинтой нэг байрандаа удаан амьдраад бүр маш олон жил болцсон. Одоо ингээд нүүмээр байгаа, байраа солимоор байгаа, орчноо шинжилмээр байгаа. Одоо гадаадд байдаг бол тухайн газараа бүр ингээ маш удцсан өөр тийшээ явмаар байгаа, аль эсвэл буцаж Монголдо ирмээр байгаа ч юм уу. Аль эсвэл нэг ажилдаа бүр дэндүү удаад тэр ажилдаа ингээд зүгээр осолтгүй яг очиж хийх ёстой юм а хийгээл цэлэнгаа авдаг тийм болцсон. Ерөөс ингээ өөрт чинь тийм амбиц, карьерийн ирээдүйн төлөвлөгөө алсын хараа энэ төр өхөө болцсон байгаа юмнуудаасаа аль болох хурдан гарах хэрэгтэй юм байна гэдгийг болвол та бүхэн яг ойлгож байгаа харагдаж байна. Тэгээ энэ нь болохоор та одоо яг тэр нөгөө талд байгаа ажил карьер ч юм уу тэрэндээ шудраг хандж байгаа үйл явдал болно. Дээрээс нь хамгийн чухал нь өөртөө шудраг хандж байгаа үйл явдал болно. Би яг ингээд баланстай тэнцвэртэй байх хэрэгтэй. Ер нь бол 3 дугаар бүлгийнхэнд маань бас жинлүүрийн ордны хүмүүс айгүй их байгаа гэж магадгүй. Тэнцвэр, баланс гэдэг зүйл айгүй чухал. Одоо тэгвэл би энэ балансыг яг яаж өөрийнхөө амьдралд авчрах юм бэ гэх юм бол биш үү? Ингээд балансыг ч алдагдуулаад доош нь дараад байгаа тэр нэг юм хүнд ерөөсөө ингээ урагшлахгүй амар удцсан, за аль эсвэл зөндөө урагшлсан ч гэсэндээ одоо бол танд үр өгөөж өгөөд дуусж байгаа нэг юм тодорхой нөхцөл байдлаас яг гарах болцсон юм байна. Тижиж яг ингээд тэр нэг хүндрээд байгаа ингээд жинлүүр ингээд тэнцвэргүй болгоод байгаа юм баа штэ. Тэрийг ингээ аваад тавьчих юм бол жинлүүр ингээд тэнцээд эхэлнэ гэдгийг та яг ойлгож байгаа бол харагдаж байна. Тэгээ яагаад ч юм шинээр сурах ч юм уу, шинээр өөрийгөө хөгжүүлэх, илүү хүсэл мөрөөдлөө хөөх хэрэгтэй юм байна. Одоо ер нь шинээр өөрийгөө хөгжүүлэх болцсон, шинээр бие хувь хүнээ бүтээх болцсон байна. Тэгээ энэ дээр бол амар өөдрөгөр хандаад үзэх хэрэгтэй, итгээд үзэх хэрэгтэй. Байнга ингээд болгоомжлоод, сэрэмжлээд те ямар асуудал үүсэж магадгүй бол, ямар эрсдэл надад гарч ирж магадгүй бол яачих юм бэлээ гэсэн юм айгүй suspicious сэжиглэмтгий хардамтгай зан чанар 3 дугаар бүлгийнхэнд маань байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу. Тэгээ энэ бол ерөөсөө ингээд өөрийгөө хуурахад айгүй удаан нөлөөсөн ийм зан чанар чинь юм байна.
Тэгэхгүй одоо би яг хийхийг хүсэж байгаа шинэ зүйл дээрээ төвлөрөөд тэр зүйл дээр итгэлтэй байгаад ирээдүй хараад ирээдүг нь би бүр ингээд те ямар байхыг мэдэхгүй ч гэсэндээ сөргөөр бодож харж төсөөлөхийн оронд гоёор төсөөлж бодож хараад оролдоод үзэх хэрэгтэй юм байна. Ямар ч эрсдэл гарахгүй байна гэдг нь өөрөө урт хугацаанд маш эрсдэл болж байгаа юм байна. Хүсээгүй зүйлээ хийж, хүсээгүй зүйл дээр удаан гацх нь яг үнэндээ ямар ч суурьгүй амьдралыг бүтээж байгаа юм байна. Харин тэрний оронд тэ өөрийгөө шинэ зүйл дээр сориод, өөрийгөө шинээр нээж, шинээр хөгжүүлээд яг дуртай зүйлээ хийгээд эхлүүлээд явах юм бол тэр суурь айгүй хайран дээр, хүсэл тэмүүлэл дээр, амбиц дээр бат бөх тогтоод надад ингээд илүү өөртөө ихтгэлтэй, аз жаргалтай, баланстай байх боломжийг олох юм байна гэдгийг 3 дугаар бүлгийнхэн маань ойлгож байгаа харагдаж байна. Тийм шинээр өөр улс руу явах, шинэ ажил хэрэг эхлүүлэх, адаглаад шинэ хобби сонирхолтой болж эхэлж байгаа харагдаж байна. За тэгээд тэгэнгүүт ингээд угаасаа маш олон эрсдлүүд гарч ирнэ л дээ. За ингээд улиг бас ажлын жишээн дээр аваад үзье. Ажлаасаа гарах болно. За өргөдлийн тэр үг нь дутууч үлдээсэн байгаа ажлуудаа дуусгаж нөхөх шаардлагатай болно. За тэгээд шинэ ажил хайна гэдэг өөрөө маш том эрсдэлтэй. За тэгээд шинэ ажилд оронгууд мэдгүй юмнасаа дахиад эхлэн мэдгүй хүмүүс дунд орно. Магадгүй ингээд карьерийн хувьд дахиад ингээд эхнээс нь эхэлж магадгүй тийм байсан ч гэсэндээ энэ болгоныг даваад гарах хүч чадал танд байгаа юм байна гэдгийг та ойлгоно. Илүү бүртээ одоо яг энэ өөрчлөлтийг, шинжилтийг хийх ёстой байна гэдгийг 11-р сард мэдрээд за тэрнээс хойш аль болох хурдан тухайн одоо яг ойлгосон зүйлээ бодит үйл хэрэг болгосноор та бүр цаашдын 5 жил, 10 жил магадгүй одоо насан туршийнхаа ч юм уу яг ингээд замыг засах том өөрчлөлт ирнэ шүү. Урт хугацааны утга учиртай зүйлээ шинээр эхлүүлэх гээд байна. Тэнгих ёстой байна гэдгийг энэ подгаргийн ухралтаар ойлгоно гэж гарч ирлээ. За 3 дугаар бүлгийнхний маань хувьд бол нэмэлтээр маш тодорхой. За энэ шинэ эхлэлийг та өөрийнхөө амьдралд эхлүүлээд үзвэл ямар үр дүн гарах вэ гэдгийг харна. Ирээдүйн нь ямар байх вэ гэдгийг харна. За тэгээд энэ бод гарыг ухарч дууссаны дараа танд яг ямар өөрчлөлт ирсэн байх юм бэ гэдгийг харах болно. За ингээд уншлагын дуслаа. Баярлалаа.